US байхгүй. Хулиг гинж зүүхгүй. Цацсан мөнгө. Шашин дээрээс түүхгүй. Хүлээ зөвшөөр. Данс минь offshore. Номер 1 гэж намайг хийшин offshore. Юм үзүү. Нүтэлвгүй ч илүү зүүхэ болов. Эцсийн эцэс бүгд Jordan Boots өмсөх болов. Намайг дуур. Монголын эрэхтэй уука. Мөнхөд ошин мөнхийн усуус мадафака. Та нар таалагдахгүй байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би хинтээ ярилцж байгаа саяны хэсэг тавигдсан хөгжмөөс шууд ойлгомжтой болсон баг. Намдан доржин цэцэн бэлэг Монгол улсын рэпер ирсэн байна. За тэгээ Монгол улсын рэпер сүүлийн үед юу хийж байгааг бид нэр өнөөдөр апдейт хийнэ. Урилга авсанд баярлалаа. За өрсөнд баярлалаа. Тэгээд Монгол улсын тоглооч болсон байгаа. Энд юу коронагийн өмнө нэг эдис гайг багт болсон доо. Аль багтаа дансаа гэх тий. Одоо бол аль багтаа давсаа болсон. Аль багтаа давсаа. За тэгээд манай цэцээ яг хүнд нь сурсан юм хизээч илүүддэггүй гэдгийг л өөрийнхөө биеэр үзүүлж байгаа. Монголын яг энэ цаг үеийн залуусын нэг юу ч хийж болдог. Тэгээд тэрийг хүсэх юм бол хүн хэрэгжүүлээд ингээд амжилттай байж болдгоо гэдэг. Тэгээд амжилт гэдэг чинь бас сонин тодорхойлолттой хүн болгонд өөрөөр тодорхойлогддог байна. Миний хувьд бол цэцэгийн хийж байгаа юм болгон амжилттай байдаг. Би цэцэг яг нэг юм хийгээд фейлцнийг нь бол ерөөсөө мэддэггүй. Гэхдээ энийг хэрвээ байдаг бол их сайн нуудаг хүн гэсэн үг. Баярлалаа. За хүмүүс яг одоо ингээд нэрээ цэцэг чи юу хийгээд байгаа юм бэ гэж сошиал медиагаар харахаар нэрээ тоогооч хийгээд байгаа юм шиг. Тэгээд чи яг өөрөө хоол хийхин хүсэл одоо юу гэдэг нь хоол хийх чадвартайгаа ер нь хизээ мэдсэн юм. За ер нь бол баг багт гэрт аав их хоол хийдэг гэсэн гоё хоол хийдэг гэсэн. Тэгээд жоохон багтаал аав ээж байгаа эрэхт нь манай игч яваад Герман руу сургууль яваад тэгэнгүүт игч хоол хийдэг гэсэн бол аав ээж ажилдаа явцгаа эрэхт нь тэг гэрээ цэвэрлээд хоол хийх үүрэг даалгавар надад ирсэн. Тэгээ ямар ч гэсэн хоол бол нэг хийж сураад тэгээд Америк яваад Америкт чинь очиод нөгөө амьдрах хэрэгтэй шүү дээ. Одоо тэрийг одоо залхатлал ярьж ин л да тий. Гэхдээ яг хуу бас үзээгүй хүмүүс байх юм бол тэнд сурж байхдаа яг одоо хийж явах шигэ ажилд туслах тоогоочоор ороод тэгээд 5 жил энэ ажлыг хийсэн байд. Би хүмүүст хэлдэг байхгүй. За би бол энэ ажлыг өөрийнхөө сурсан мэргэжил болон дуудуулахаас илүү сайн хийнэ гэж. Харин тий. Яг мэд хүмүүс нь л мэдэх байх. Түүнээс биш яг 5 жил чи хідэн цаг ажилласан гэсэн үг. Тооцож үзсэн үү тэрийг? За тэрийг бол нэг хүн над дээр хоол хэлж чагаад ирсэн. Яасан чи юу гэлээ 10,000 цаг хийвэл амар хүн юмыг амар сайн сурдаг гэсэн. Тэгээ биднээс яг бодож байгаа 5 жил өдөрт нэг 8 цаг. Тэгээд 7-ны 5 өдөр тэгээд on off-тай бас байгаа шүү дээ. Хаяа нэг өөр өдөр ажиллахгүй байхад бол 10,000 цаг ажилласан юм шиг баг. Тийм. Зүв мэдгүй тийж хэлсэн би бодоогүй л дээ. Яг Outliers гэх номон дээр гардаг яг нөгөө баримтуудыг нь харахаар ер нь нэг хүн ямар ч зүйлийг 10,000 цаг хийчих юм бол тухайн зүйлийнхаа эксперт нь болж хувирдаг тухай ийм тодорхой баримтуудтай ирдэг байхгүй. Тэгээд Beatles самтлаг Америк руу очиж суперстарууд болохынхаа өмнө Германд тоглодог байсан үеийн кейс байдаг байхгүй. Тэр яг 8 цагаар л 5-6 жил явцсан. Тэгээ 10,000 цагаар нөхцөн байсан учраас. Харин тэгээ нөгөө сураад мэрэгжлийн одоо диплом аваад тэгээд төгсөөд нэг юм туршлагатай болох тэр хугацааг л бодоод үзсэн юм лээ. Тэгэхээр заавал юм академик боловсрол авах шаардлагагүй тухайн зүйлийг хийчүүл 10,000 цагаар нөхчүүл ер нь бол эксперт нь болно. Би ч гэсэн яг хөтлөгч хийсэн хугацаа маань нэг 4 гаруй жил. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд бас бодоод үзсэн чинь ойролцоогоор 11,000 цаг хийсэн байсан байхгүй. Хөтлөгч болсон юм биш тий. Тэгээд үсээгүй яг хөтлөгч нь одоо хөтлөгч гэдэг нэр зүүхээр болчихж байгаа байхгүй тий. Тэгээд юу штэ цэцээ уг нь бол зурдаг. Интерьер дизайнер мэрэгч. Тэгээ хаяа цаг олдвол турдаг. Уг нь бол нөгөө интерьер дизайнер мэрэгчлээ шүү дээ. Тэгээ бас зурх хавьяасаа бол хараахан дэлгээгүй байгаа юу? Ер нь нийтэд яг энэ нийтэд дэлгээгүй байгаа л та тий. Тэгээ яг багасаа л зурдаг байсан. Тэгээд 3 дугаар ангид байх та.
үзэсгэлэн бүр гаргадаг зураач болно гэдэг байсан чинь намайг сонирм мэн дээр гардаг байсан. Тэгэхэд энийг хизээд дийлэх юм. Амьдралынхаа дараагийн фейстэй хадгалаад байгаа мó. Үгүй одоо нэг бүр нэг тэрэндээ нөгөө нэг би одоо тэ амир авьяастай би бас зурдсан штэ гэдэг нэг тэрэндээ нэг юм ороод байгаа юм шиг тэгэхгүй л дээ. Яг шаардлага гарах юм бол тэр нэг гэхээс биш. За одоо би хүмүүс зурдгаа харуулъя. Тэрмэр үлээл л дээ тий. Зурхыг бол зурна тий. Одоо тэгтээ яг хав. За нэг юм байна. Олонний танил гэдэг статус одоо олонний танил урлагийн хүн гэдэг чингууд яг за миний тодорхойлдгоор нэг бирж дээр гарцсан хувьцаат компани болоо хувирцсан юм шиг болчдөг байхгүй нийтийн өмч болсон. Тэгээд нийт бол тухайн хүний тухай юу ч хэлж болно, юу ч ярьж болно. Зүгээр олонний танил гэдэг статустай л байх юм бол тэр хүн бол нийтээс ямар ч бодвол түүний тухай юу ч хэлж байж исэн тэгэл авахаас өөр аргагүй нэг тийм нөхцөл байдал орж байгаа байхгүй. Тийм учраас цэцээ бол сая одоо өөрийгөө дарж тэгж яриад байна л да. Би бол чамайг битгий өөрийгөө дар зүгээр яг одоо нөгөө миний таньдаг цэцээ шиг байгаасаа л гэж би хүсэж байгаа яг энэ мөчтэй. Гэхдээ яг саяны зураг зурдаг дээр чинь гүнзгийрүүлмээр байна. Хүн дотор ингээд чадварууд байгаад ангууд тэрийгэ яаж сонгож одоо хэрэглэе гэж явдیں۔ Эсвэл зүгээр амьдрал чамд юу туулганд тэрийг нь л тэр асуултанд нь хариулаад яваад байт юм уу? Эсвэл одоо чамд ямар нэгэн төлөвлөгөө байдаг юм уу? Би зүгээр яг хүн талаас чинь одоо дотроо боддог бодлыг чинь би сонсомоор байна. За яг төлөвлөгөө бол байгаагүй. Тийм. Гэхдээ яг яг ингээд амьдрал бас ингэж явах. За жишээ нь би ингээд хамгийн анх сургуульд явж байхад ягаад интерьер дизайнер болсон юм бэ гэнгүүт би зурдаг байсан, тоо боддог байсан. Миний төлөвлөгөө бол архитектор болох байсан байхгүй. Шүтист би яг конкурс өгөөд тэгээд тэнд чадаагүй. Тэгээд яг тэрний архитекторын дараагийнх нь л интерьер дизайнер байсан байхгүй. Тэгээд шууд интерьер дизайнерийн сургуультай ороод тэгээд Америк яваад Америк явгууд интерьер дизайнераараа байж ангууд надад аюу амраг байхгүй. Ягаад гэвэл тэнд ингээд сурж байгаа хүмүүс одоо юу гэдэг нэг 7 хоног нэг прожект хийж яхад би бол зурж мураад ингээд цаанаасаа нөгөө байглаасаа тийм юутай болохоор 5 өдөр ажиллаж байгаа тий хажуугаар нь би дуулж байгаа. Дээрээс нь хичээлээ хийх хэрэгтэй болно. Тэнгуут шууд ингээд хийждэг байсан. Надад амар байсан байхгүй. Тэгэхээр ингээд одоо ингээд дуулж байгаад явж ангууд чинь бас гоё байгаа шүү дээ. Би өөрөө дуулж байгаа ингээд тэнгуут яг гэр бүлтэй болоод ингээд явж ангууд яалтчгүй нөгөө санхүү хэцүү те байж ангууч одоо уран бүтээлч гэж яриад байгаа шүү дээ. Биднес ч болохоор яг ингээд хизээ хин дуулуулах нь тодорхойгүй тий хин реклам тоолох нь тодорхойгүй орлогын төсөөлөл хийхэд боломжгүй ямар ч боломж байхгүй. Тэгвэл хаяа үнэхээр мөнгөтэй болно, хаяа бүр ямар ч мөнгөгүй болчихно. Тэнгуут би яг бодчихсон байхгүй. За ер нь ингээд тогтмол орлоготой байх хэрэгтэй байна тий. Тэнгуут юу чадах вүлээ гэдэг. Тэнгуут за ресторан юм байна гэх. Тэгээд одоо яг ингээд ресторан ажиллуулаа явж ангууд эн чинь болохоор ресторан болохоор нөгөө тулгаж орж ирж байгаа байхгүй. Тэгээ ингээд тулгаж орж ирэнгүүт за би дуулж болж ресторан болж нэг хүн чинь бас даврын шүү дээ. Тэгмүүд ингээд харж байгаа за надаа ахаад нэг бас орлогын үүсвэр байвал зүгээр юм байна да гэдэг юм бас бодогдож байгаа. Тэгэхээр нөгөө нэг бас нэг хүний ярьсан л юу байдэн шүү дээ. Нөгөө 3 өндөгтэй болвол сагсанд нэг сагсанд битээ хийгдэх шиг те. Тэгмүүд дуу явахаа боллоо гэхэд ресторан явж идэг, ресторан явахлаа боллоо гэхэд нөгөө нэг маань явж идэг гэд бас нэг юм бодсон юм байгаа. Тэгээ болохоор нь харах болов те. За бас нэг бодсон юм байгаа юм байна шүү. Энийг л өнөөдөр мэдчихэж энэ ярьцлага дуусгах хэрэгтэй шүү. За хэрвээ цэцэгийн фанууд бол бүгдээрээ мэддэг баха. Бас нэг олон улсад яг нэг тийм юу байгаа юм уу да жишг гэж хэлэх юм уу да. Нэг рэп яг энэ хипхоп урлаг руу орсон хүмүүсийн нийтлэг хийгээд байгаа үйлдэлүүдийг ингээд чагсаага харахаар дунд нь яг юм нийтлэг тавтагддаг зүйлс гэж байдаг. Жишээлх юм бол энэ хүмүүс ямар нэгэн байдлаар юу яадаг лейблтэй болдог тийм лейбл гэж нэрлэгдэж байгаа маань нэг юм тодорхой уран бүтээлийн нэгдэл тэгээд нэгдэл дотроосоо олон артистуудтай байгаа тэр нэг рекордс буюу нэг юм юу баг шиг байна. Одоо манайхаар бол нэг студидтэй болоод тухайн студ нь стратегтэйгээр олон төрлийн одоо рэперуудыг ч юм уу одоо олон төрлийн артистуудыг бүлгэн болгож бэлдээд ингээд цаашаа ийм өргөн фронтоор явдаг нэг юм зуршил баг шиг байна. Дараагийнх нь болохоор merchandise буюу ямар нэгэн бүтээгдэхүүн гаргадаг. Тэгээд media industry буюу одоо яг зөвхөн дуулахаас гадна бусад одоо хэвлэл мэдээллийн юу руу орд юм уу? Кино урлагч юм уу? Гих мэтчлэн. За тэгээд энийг ингээ харахаар чи бүгднийг нь хийцэн байгаа байхгүй.
Бүтэнээс. Лейблтэй байсан. Бага. Мерч гаргаж байсан. Бага. За тэгээд нөгөөтг нь болохоор кино хийжсэн. За тэгээд эдрийг ингээд туулаад үзэхлээр чи Монголын яг энэ медиа индустрид артист байх үедээ хийх ёстой одоо барууны жишгээр бол хийх ёстой зүйлсүүдийн бүгдийг хийцэн баг. За мерч дээр. Мерч бас амжилттай тухайн үед бол байгаагүй өдрийн борлуулалт эдэр бол супер явж исэн шүү дээ. Тэгээд эдрийг ингээ хийгээ явж хахад асуудал нь юу байна? Ер нь ингэж явах нь зөв байна уу? Тэр энэ бол нөгөө зурагдсан байсан структурыг дагчиж байгаа шүү дээ. Тийм энэ зөв юм байна уу? Эсвэл энэ жижиг зах зээлтэй улсын асуудалд орчиж гин үү? За яг уу эхлээд юу мерч гаргасан тий. Smoke гэдэг анхаагийн залуутай байгуулж ирсэн. Тэрэн дээр бол ер нь бол боломжийн юм байлээ. Тий. Тэгээд ягаад ч юм тэгээд юу руугаа кино хийх гээд явцсан тий. Тэгээд кино хийгээд яг тэр үе чинь би ч нэг санхүү болох гол яваад байгаа юм л да. Тэгээд тэр үе чинь яг юу тэр Smoke байгуулж байгаа. Тэгээд яг алдаг хоног яваалгаа. Гэхдээ бас хэцүү. Одоо нөгөө дотоод нөгөө бүтээгдэхүүн байхгүй, түүхийд байхгүй. Тэгээд яг анх эхэлж байгаа болохоор бас мөнгө төгрөг дутуу. Тэгээд өнгөт яг юугаа авъя гээл түүхийдээ авъя гээл авах юм бол урт тас бүр километрээр нь захиалдаг. Тэгэхээр бас амар хэцүү. Тэгэхээр одоо зүгээр солонгос бүс бараанаас л даунуудаар навч хийдэг гэсэн. Тэгэхээр яг нөгөө жижиг юм эхэлсэн болохоор нөгөө жижигл яваад байгаа байхгүй юу? Тэрний төлөлт бол ер нь бас хөрөнгө оруулаад явах юм бол ер нь явцтай. Киноны хувьд бас тэр үед яг л гамбл юм байлээ. Яг үзэх юм бол хүмүүс зэл үзэхгүй бол тэгэл шатдаг. Киноны хувьд бол яг дундаж байсан. Тийм. Өөр нөгөөт нь тэгээд нэг лейбл бол Fibonacci гэх лейбл байгуулад нэг өрөө төрөслээд студи ягаа тэгээд хүүхдүүд авчираа за та нар одоо энд дуулаа тий. Та нарын студи ингээд дуртай үедээ дуугаа хийгээд байж игээд тийм хуран бүтээлээ тойров. Тэгээ яг тэрийг ингээ харж байхад бас юуны хувьд болохоор лейблийн хувьд болохоор өөрөө яг ингээ заах танигдсан байж болно те тэр үед би танигдсан байсан те тэгвэл гол нь бас сайн хөрөнгөтэй байх хэрэгтэй юм байлээ. Тэр хүүхдүүдийг яг бүх юмар нь хангаа те. За чи одоо ингэж ийм клипэн дээр ийм хувцастай байна. Тэгээд үнэхээр яах юм бол баг машин зшин авч өгдөг юм уу те. Тэгээд унгуудаа за ингэж тийм унгуудаа бүр сүлд нөгөө үед байгаа дуугийн дуулуулад бүх юм гой гаргаад тэгээд унгуудаа дараа нь юм гаргаж авах юм байл л те. Тэгэхээр бас л бизнес болчиход байна шүү дээ. Хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулалт тий. Хараад энэ авьяастай хөхтөө нэгэл тэрэнд хөрөнгө оруулалт хийгээл дараа нь юм байл л. Тэг яг тэрийг яг эхэлж яхад бол хөрөнгө нь жоохон дутуу байсан юм шиг надад санагдсан надад өөртөө. Гэхдээ бол нэр нь бол байгаа. Тэгээд бизнес хийгээд бас өөр гайгүй болох юм бол буцаагаад хийх ямар ч асуудал байхгүй. Нэр нь байж л байгаа юм чинь хүн бол. Энэ одоо ингээд яг артистийн насыг чи ингээд зүгээр тооцоолох гээд үзтээ. Ер нь Монголд яг ийм за хипхоп урлаг дээр артистийн тогтнох тэр одоо оршин тогтнох хугацааг чинь ингээд тооцоод үзвэл чинийхээр ер нь хэдийн хугацаа гэж боддог. Энийг тренд байгаад ингээд наснаасаа болд юм уу трендээсээ болд юм би яг хэлж мэдэхгүй байгаа. Тэгээ одоо Lumino-гийн намайг дагаад цэнг болвол хизээ дуусхийг нь мэдэхгүй шүү дээ. Энэ ингээд байгаад яваад идэгтэй. За тухайн уран бүтээл. Уран бүтээлчийн хувьд гэхэлэр тэнд нэг юм хугацаа байна уу хэлж болох үс нэг хугацаа байхгүй шүү дээ. Ямар ч хугацаа байхгүй. Тэгээд ер нь бол од болох миний хэлсэн үг үү. Од болох амархан. Од байх хэцүү. Тэ. Од болох амархан байхгүй. Яа ингээл хийгээл явж идэл нэг л мэтгэд түф гээл од бол. Тэгээд миний бүзгэлээ. Миний муужгаа гээл хүмүүс гээл хүмүүс чинь нэг юм чуурхтаа бол амар амархан байхгүй. Тэгээд яг од байгаад тэрийг авч яваад яг юу дуулах уу те дандаа ингээд ийш тийшээ үсрээд яг тренд болж байгаа юм руу орох юм уу эсвэл яг барьсан юм бариад яваад ах юм уу гэдэг тэр бол яг хүний л юу л та. Тэгэхээр бол тэрэнд бол би яг тийм цаг байгаа гэж бол хэлэхгүй яг уран бүтээлч өөрөөс нь шалтгаална те. Lumino бол олон жил оршин тогтнож штэ те. Сонсогчд нь ч гэсэн одоо төрөөгүй бахтанд дуулж исэн мөрчлөөсөө төрчөө том болоод 10 жилд орсон байгаа мөрчлөөсөө Lumino-г сонсоол явж байна те. Тэгэхээр яг энэ дээр Lumino-гийн кейс дээр бас хугацаа байдаг гэхэд аюу хэцүү байгаа хөөх тий. Тийм гот хипхоп ч юм болохоор ерөөсөө жоохон залуучуудын юу гэхтэл одоо дэлхийд харуулж штэ. Эхнийхэн доктор Dre-ээс 50 гараал явуулаа баг 60
өгч дээ. Тэгэхээр бол би одоо 60 хүрсэн ч гэсэн тайзан дээр дуугаа дансааг явж иж магадгүй. Тий. Тэрийг бол хүмүүс хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэр үед бол яг жинхэнэ дансаа гэсэн явж байгаа. Ирүүл батар шиг. За, ер нь манай цэцэг яг бас одоо сонирхдаг хүмүүс нь мэдээж уран бүтээл хийж байгаа зүйлсийг хараад ингээд контакттай гэдэг шиг ингээд өөртөө ингээд ойрхон яваад идэг баг. Тэгэхээр цэцэг өөрийг нь яг юу хийж ер нь энэ өөрөө яг артист хүн ямар медиа консюм хийд юм боо юу үзэж харж хэрэгэлтийн одоо яг нөө медиа талаасаа тэгээ жишээлх юм бол уран бүтээл төрөвж байгаа хүн юу сонсдог юм бол гэдэг нь бас сонирхолтой байдаг. Тэгээд чи сүүлийн үед одоо яг утасныхаа листнээс харуул топ 5 track чинь хин байна? Хэнийг сонсож байна? За би бол юу яад штэ. iTunes шууд татаал. Америкт юу сонсож байна? Топ тэ Монголд хин топ 100 сонсож байна гэдэг. Ингээл сонсож явждаг. Цаг үетэй артист дөрөв сонсохгүй нөө. Тэгэл юу тренд болж чинь тэгэл тэрийг шууд тавиал сонсождаг. За өнөөдөр хоёлаа ер нь Монголын тэ iTunes-ийн топ 100 дотор хэн байгааг хоёлаа харчил л да. За Монголын топ 100. Давай Даша. Тийм. Ерөөсөө. Cold Heart гинэ. Elton John нөгөө Dua Lipa хоёрын. Тийм байна. Давай Даша тэмдрүүл 3 дээр. Ахуна. Тий. Ахуна гэдэг чинь юм л. Хайр гарын охин ясан юу гэдэг нэг тийм дуутай. Ахуна. За топ 5 дотор Давай Даашагийн 3 уран бүтээл явж байна. За тэгээ ингээд харахаар за зарим уран бүтээлчдийн одоо Давай Даашагийн дуулж байгаа категори юм уу одоо энэ жанра гэдгийг яг тодорхойл ихлээр айгүй хэцүү юм шиг санагдаад байгаа. Хипхоп юм шиг. Хипхоп л байлгүй дээ. Тэгээ дуулна. Тий. Хипхоп тал руу гал гэж боддоо шүү дээ. Би бас нэг тэгж амар хөгжим ухаж болно их амар сонсдог. Хөгжмийн бол хүн биш шүү дээ. Ер нь бол. Юу гэдэг яг тийм character хүн л байхгүй яг ийм юм хэлмээр байна, ингэмээр байна. За одоо жоохон хүнд чиглэсэн дуу хийх хэрэгтэй юм байна л гэдгээс биш яг ийм бит юм байна чи ингээд штэ тэгээд штэ гэдэг яг хөгжмийг бол яг ухаж сонсдог юм бол биш. Тэ. Нэр чамаг яг юм хийдэг арга барилыг чинь харахаар нэр тийм шүү. Нэгж бодож бүр төлөвлөхгүй зүгээр шууд маа гэж хийчдэг. Тэгэл амжилттай байвал тэрийг нь ухаад идэх те. Ер нь бол хийчихэл гэдэг гэсэн. Тэр шиг бас шүлгээ бас саб гэл төрүүлж хичээл дараа нь аян дээр тавьдаг бах тийм үү? Гүү. Аяа сонсно. Аяа сонсгоо. Тэгээ бичдэг. За одоо цэцэг 2021 оны эхний үйлрэлт хүмүүс цэцэг өөр нүдээр харж гисэн гэсэн. Тэгээд өөр нүд гэдэг нь юу вэ гэхээр цэцэг болол улаан ус зүүцсэн талбай дээр тэг шууд бүжиглэл эхлэхэд нь хүүшин чинь тэгээд ер нь бол ингээ анзаарч хахад цэцэг ерөөсөн ийм хүн гэж бодсонгүй гэдэг л үндсэн тийм юун дээр өч дүгнэлтэн дээр хөрсөн. Тэгээд энэ бүжиглэх явцад төрж исэн мэдрэмжүүдийг бас сонсгон зүйтэй баг. Бүжиглэх явцад бол айгүй гоё юм билэ. Тэ. Ер нь бол би чинь бас жингээ барих гал фитнес мэддэг явдаг байсан. Тэгэл айгүй зовоод идэв байсан. Тэгээ бүжигэнд бол яг ингээд ая ихэлсэн л бол бүжиглэн. Минут 50 бүх юма зориулна бас нэг хүнтэй хамт бүжиглэн нөгөөтг өргөн ингэн тэгнэ гэлээ бүр ингээд амар тийм сэтгэл болон биеийн төвчээрийг бол амар шалгах юм билээ. Тэгээ тэр үедээ нөгөө одоо юу гэдэг ухаан оюун санаанд нөгөө тийм амар нэг хэцүү юм хийгээд байгаа мэддэхгүй. Тэгсэн мөртлөөсөө дараа нь яг ингээд бот би юм амар ингээд яваадсан. Тэгээ ер нь бол бүжгийн спорт. Яагаад би тэ бүжгийг спорт гэдэг эдгийг ойлгодог байсан ч үнэхээр л бүжгийн спорт юм билээ тийм. Байсан байлээ тийм. Тэгээд ер нь яг нэг эмгтэй партнертай хамтдаа нэг айдуур нэг тавилцдаар ингээд бүжиглэн гэхлээр яг хүмүүс байдгал зүйл хийдгэл зүйл гэж дүгнэх л багтал та. Гэхдээ тэнд нэг юм баланс гэдэг зүйл яваад байгаа байхгүй тийм. Тэгээд урд өмнө хийж үзэж байгаагүй зүйлээ богино хугацаанд сураад тэрийг олон түмэнд хүргэх болох хэрэгтэй. Тэрэн дээр бас яхаа би бас нэлийн гайгүй явсан те шилдэг 3-т үлдсэн. Тэгэхэд бол бас би биш байхгүй. Манай партнер байхгүй. Тэ. Намайг тэнцэрж явж байгаа байхгүй. Тэнгуут яг партнераа зүгээр яг ингээд магтахад бол
бүр лаг гэдэг нь хүмүүс мэдж байгаа угаасаа сайн бүжиглдэг. Тэгтээ хамгийн амар нь ингэдэг байхгүй ингээ бүжиглж байгаа шүү дээ тий. Бүжиглээл тэгээд явж ангууд чинь би алдаж байгаа байхгүй. Тэгс намаа ингээ хараа явж байгаа байхгүй. Би ингээд алдаад урагшаа гიშх байсан юм а хоошоо гიშхэнгууд намайг харангуудаа дагаад хоошоо гიშгэж байгаа байхгүй. Нэрнгээсээ тэнгууд би бүр за ийм үнтэй юу ярих вэ гэж юм чи тэгээ боддоо бүхэл бүтэн лайв ингээд 7 хоног бүжиглсэн бүжгээ би алдаад ингээ явж байгаа намаа ингээд харж явж байгаад ингээл нэг сонирн болоод тахлаа ингээл хүн ингэт юм шиг яг ингээл болохоо нэг би мие чангалал тэгэл нэг ингээ за энэ болохоо байлаа гот шууд тоошоо гэсэн шууд намайг дагаад явж юм чи Зэрлэг юм тий. Тэгэл шууд бүжиглж байгаа л биднес ч бас өөр хүнтэй бүжиглж хаяа нэг үзэж байгаа шүү. Ингээд ингэдэм үү. Тэнгууд нэг хүнтэйгээ бүжиглж байгаа шууд өөр хүнтэй бүжиглээ шал өрүүлчихсэн юм билээ. Бүр ингээд чаддгүй юм билээ. Тэгвэл яг тэр хүнтэйгээ ингээд барилт минь ингээд бүр таарцсан. Бас л яг нэг хүн шиг л болтгол юм билээ. Партнертайгаа ер нь ингээд бүжиг хөдөлгөөн юм билээ. Биш партнер гэснээс ер нь яг одоо амьдрал дээр сая би орох гэжсэн зүйл маань ер нь нэг юм баланс гэдэг зүйл байна шүү дээ. Ингээд яг амьдралыг ингээд доктортой аваад явах. Тэгээд одоо би чиний хувийн амьдрал руу ч орох гэдэг байгаа байхгүй. Тэгээд ер нь бидний хувьд чинь ингээд хоёр өөр соёлтой, хоёр өөр гэр бүлийн хүмүүжлэлтэй хүмүүс нийлнэ. За тэгэл амьдралаа зохиогоол явна. Тэр дунд яг одоо чи бит хоёрт байгаа тулгарч байгаа зүйлийг ижлэн хүснээгээ явъя гэвэл болно. Гэхдээ илүү сайн байхыг бол гэр бүл зохиотсон учраас гэр бүлийн төлөө илүү сайн байхыг шаарддаг байхгүй тий. Зүгээр хүн яг хүснээгээ яваад ах юм бол болно. Илүү сайн байхыг шаарддаг учраас бид нэр заримдаа хүсээг үзүүлээч хийх хэрэгтэй болдог. Тэгэл ингээл явна. Тэгэнгუთ ер нь ингээд гэр бүлийн хүмүүжил харилцаа адилгүй учраас тэнд асуудал янз бүрийн л гарна. Гадуурч гэсэн угаасаа хүмүүсийн амьдрал ер нь нийтлэг тиймэрхүү байдаг ах гэж боддог байхгүй. Тэгээ гэр бүл дотор ингээд ядаргаатай асуудалтай байх уюуд гэж байдаг те. Тэгэл тиймэрхүү зүйл дээрэс нь ядчих чи урлагийн оройтн дуулж хуурдна байх нь байхаас илүү одоо цөөхөн байх тий. Гэхдээ бас тийм биш л дээ. Тийм шүү. Тийм урлагтай байхтай бол ер нь байж болно. Яг нэг кино хийх чинь сар байхгүй болно. Клип хийх 2 хоног байхгүй болно. Тэгэл дууллаа гэхэд 20 цагаар дуулна. Тэгэхэд бол ер нь гэр бүлтэй цаг зав маш их зарцуулна. Ер нь урлагтай байх. Яг бизнес хийгээд яах юм бол яг тэр цаг зав бол аюу хэцүү юм лээ. Хажууд нь байхгүй бол өглөө 11-т очино. Орой 12 хүртэл юм хийн. Тэгэхээр л ясал тий. Ер нь бол тийм. Би бол надад бол яг үнэндээ одоо гэр бүл дээр зарцуулах цаг үнэхээр байхгүй болчиход байгаа. Тэгээ одоо яг энэ хийж байгаа подкаст эдрийг бол аль болох амралтын өдрүүдээр хийцдэг. Нөгөө бусд өдөр нь бүтэн цагийн ажилтай учраас. Тэгээд амралтын өдрөө ийм зүйлдээ зарцуулчингууд тэнд цаг хомсдно. Тэгэл яа. Ер нь бол хэцүү болдог. Тэндээс л ер нь дисбаланс буюу докторгүй байдал эхэлж байгаа байхгүй. Тэгэнгუთ би бас чамайг яаж идэм болоо гэж бодохгүй. Тийм яах вэ? Яг урд нь бол би хэлсэн шүү дээ. Яг ингээд гэр бүлтэй цаг цаваа зарцуулаад тий. Гэртээ гоё ингээд байж маа тоол молоо хийгээл байж байгаа учраас одоо бол тэнд хоол хийн гэртээ байхгүй ер нь их байгаа байхгүй. Тэгэхээр бас яана л та. Гүйлээ шиж идмээр юм нэ. Тэгээд бас үг мөг орж ирнэ л дээ тий. Тэгээд бас үйл ойлголцол бол үүсэн. Гэхдээ яах вэ? Ингээд энэ урдны одоо нөгөө уран бүтээлч амьдралын чинь одоо бит хоёр чинь 13 оноос хойш амьдарч байгаа гэдэг чинь 8 жил тий. 8 жил. Тэгэхэд бол 8 жил урлагийн цэцэтэй хамт амьдарсан байхгүй. Тэгэхэд бол асуудал бол байсан. Тэгэхдээ хамт амьдарсан болохоор тэрийг юу яцсан. Туулаад гарцсан. Тэгмэд одоо ахаа шинэ юм гарч ирж байгаа. Урлагийн цэцэ, ресторантай цэцэ, догооч цэцэ. Тэгмэд бас шинэ одоо яриа эхэлчихлээ юм л та. Харин тий. Шинэ хэв маяг тий. Шинэ хэв маяг тий. Тэгэл ойлголцоол тэгэл туулж гаргал байх. Гэхдээ Савка бол яг чамаг нэг урлагийн цэцэгээр таниад эхэлсэн. Тэгээ ер нь бол яг юу хийж чаддаг, юу хийх илүү потенциалтай гэдгийг бас яг
чиний төвшөнд мэдчихэж байгаа бах тий. Тэгэхээр бас яг дэмжлэг эдэр хамаагүй өөр өдөх хэл та. Ойлголцоотой учраас. Би яагаад энэ сэдв рүү орж байгаа гэхээр би зүгээр яг чамааг ирснийх би нийтэд олон зүйлийг бас давхар дайгаад хэлчихье гэж бодсон байхгүй. Учир нь яг ингээд энэ тухай ярилцаж болох хүмүүс гэд би бодоод үзсэн чинь надад цөөхөн идэв хүн байсан. Тэр дундаас хамгийн тохиромжтой чамааг байх гэж бодсон баг. Тэгээд яг энэ сэдв нэг тийм таата сэдв биш. Би бас үзэгчтэй төрүүлээд хэлчмээр байна. Таата сэдв биш. Гэхдээ бүх хүмүүст хамааралтай. Ягаад гэвэл бид энэ нийгмийг бүрдүүлж байгаа эд эсүүд. Тэгээд эд эсүүд дундаа яг нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүл гэдгийг одоо бий болгодог. Энэ гэр бүл гэдэг статус дотор байдаг хамгийн чухал эд эсүүдийн нэг нь хүн бид өөрсдөө тий эрэгтэй эмэгтэй хүмүүс. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол Монгол улсад урд өмнө байхаас илүү олон тоогоор бий болдог болсон. Тэгээ энэ хүчирхийллийг төвчдөггүй тэр иргэн байгаа ч айл гэдэг тийм одоо үүднээс энэ мэдээллийг өгчий. Тэгтээ энийг өгөхдөө би цэцэт өгчий гэж бодсон байхгүй. Тэгээд чи нэг хідэн тоо баримтыг сонсоод би чамс бодлыг чинь сонсчмоор байгаа байхгүй. За уучлаарай. Тэгтээ яг энэ угаасаа бидэрт хамааралтай учраас тий. Ер нь бол Монгол улсад үйлдэгдэж байгаа нийт гэмтэргүүдийн дотроос гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хувь хэмжээг эзэлдэг. Тэгээд тэр дотроос хохирогчийг нь хохироож байгаа хүмүүстэй аваад үзэхлээр ихэвчлэн ер нь бол эрэгтэй хүмүүс хохироосон байгаа байхгүй юу? Бусдыгаа. Намаг ягаад энэ сэдв тохирно гэж бодсон. Наа хүчрхийлэгч гэдэг юм аа. Үгүй. Тийм биш. Урдаас арстаа. Ерөөсөө тийм биш. Юу санагчлаа юм ярьсан. Гинт гэр бүлийн хүчрхийлэл чи яг тохирно. Цөөхөн идэв байсан чи. Яг би болохоор яагаад тохирохыг нь та хүн угаасаа үзээд ойлгоно. Цэцээ бол өөрөө яг ийм нэг эерэг гэж хэлдэг шүү дээ. Амар тийм ер нь бол эерэг хүн. Тэгээд бусдыгаа бас яг уриалгатай логикийг нь олоод ер нь юмыг хэлчихдэг. Тэгээд өөрийнх нь үзэл баримтлал нь бол ямар зөв хүн бэ гэдгийг та нар хийсэн уран бүтээл одтой бүжиглийн шоу ингээд бусад бүх үед харсан бах те. Бүр дээр XMF дээр манай УКГ-тэй хүртэл модалцахад цэцэг та нар ойлгосон биз дээ. Одоо гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл байгаад байна те. Хоёр хүн хоорондоо амьдрах зураа одоо ойлголцсон зүрхгээс болоод тэнд дүүстаас төмпөж шанах болдог. Гэхдээ энэ зүйл чинь одоо ер нь энэ нийгэмд яг нэг үе өнгөрөөнө гэж нэг зүйлс шүү дээ. Бидний баг багт л гэр бүлийн хүчирхийллүүд болтгол байсан. Тэгэл одоо ч гэсэн байгаад байна гэхэлэр аяг утахгүй байхгүй. Одоо эрхчлөөтэй нийгэм гэдэг чинь юу вэ гэхэлэр хүн өөрөө тэр орчноо бүтээн. Хэрвээ бүтэхгүй байгаа бол тэр орчныг сольж болдог байхгүй. Түүнээс биш харсан нийлсэн хүнтэйгээл энэ амьдралыг зовон байж туулна гэж байж болохгүй зүйл байхгүй. Тэр хүчирхийлэл байгаа орчноос хүн өөрөө явдаг байх хэвээр. Хүчирхийлэл байгаа орчныг хүн өөрөө таниад тусалдаг байх хэвээр. Ягаад гэвэл тэнд тусламжийн гар сунгагддаг байхгүй. Ир имийн хооронд дэлжиг бүүж орооч гэх. Энэ яг юу гэсэн үг юм те. Ямар үедээ энэ үг гарсныг би мэдэхгүй. Гэхдээ хүчирхийлэл гэдэг юм чинь хитрхээрээ тэнд хин нэгнийг насаараа хохиролтой үлдээгээд байгаа байхгүй. Тэ энэ зүйлийг одоо болоод явж хахад бид нэр оролцоо зогсоочдөг байх тэр нэг хүнд ухамсар хэрэгтэй байхгүй. Одоо энэ тогтсон ойлголтыг өөрчлөн гэдэг айгүй хэцүү. Олуулаа ярьж ийж энийг тестаратаагаар хилж ийж те дуусгана. Тэгэхээр нөгөө үйлдэгдээд байгаа энэ дээр нийт хохирогчдын дундаас хамгийн хэцүү нь хүүхэд байдаг. Тэр хохирогч хүүхэд өсөж торнохдоо яг тэрийг тээгээ явж идэг байхгүй. Харин тий. Тэр арилдаггүй. Тэгээ миний бодлоор бол яг нөгөө хүчрхийлэл гарч байгаа тий. Тэгээд яг хүүхэд одоо биднээс хүмүүжил байхгүй тий. Одоо би яг чи чамааг мэдгүй би яг их нэрийг яаж байжсан мэдгүй шүү дээ. Би бол өөрийгөө мэдж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор яг өнөөдөр бол арайч хүчрхийлэгч биш тий. Гэр бүлийг ад жаргалтай болох гол явж байгаа нэг айлын нөхөр. Тэгэхээр яг намайг баг байхад тий. Аав бол загиндаг байсан тий. Тэр үе чинь л одоо байрны гадаал хүүхдээ гаргаж ирэл зоддог байсан шүү дээ. Тэ орж ирэхгүй бол хөлий чинь хуг хөшгөлөө шүү гэж яхад азар манай аав тийм байгаагүй. Хэлхийн хувьд бол хэлэн цагнахын хувьд л гар үрж байгаагүй. Тэгэхээр миний нөгөө толгоон дотор одоо хүүхэд чинь одоо цагаан цаас шүү дээ. Тэ тэгж яхад ерөөсөө манай аав хоол хийдэг байсан уу? Хийдэг байсан. Би багасаа л ингэж хараад эрэгтэй хоол хийж болтгол юм биш үү? Тэ тэрийг бол би тэгж
ингэж бодоогүй шууд хийдэг юм байна гэж бодож байгаа байхгүй. Аав ингэ загинд юм байна цоддаг гээгүү. Аав ээж өөрөө хэрэлдэхээ бол хэрэлдэнэ тий. Тэгээ тийм юмнуудыг харж ирсэн болохоор нэг хүмүүжлэлтэй гарсан. Тэгээ дээрэс нь бас нөгөө нэг амар юм байдаг шүү дээ. Нэг хүүхэд нөгөө цагаан цаас гэдэг байгаа ш. Нөгөө Африк жоох хүүхдүүдийг аваа явчихдээ шүү дээ. Тэр чинь Кони 2012 моёр гэдэг нэг хөтөлгөө явуулсан санаж байна уу. Тэгсэн чинь ингээд ерөөсөө Африкийн хүүхдүүд ингээд ухаан ороогүй бахт нь л авчдаг. Тэгэл ухаан оронгууд л буу бариулаад хар тамхи татуулаад хүн алуулцдаг. Тэрийг бол нөгөө хүүхэд чинь хараал тэг ингээл өдөр болгон хүн хөвчл байдیں۔ Энэ бол норм юм байна. Энэ бол яг л биднес нөгөө маслтаа талах гэж байгаа юм шиг байна гэдгийг угаасаа тэх байхгүй. Тэгэхээр ер нь бол хүний энэ хүчрхийллийг бол яг хийж байгаа юу нь бол нөгөө биднесийн нөгөө нийгмийн хандлага тий хараал зодчл байдаг. Батаа чимгээ хоёр хэрэлжил байна. Одоо тэгээ яах вэ гэж эсвэл бол ороо салгах ч юм уу тийм зарим салган зарим нааста нэр юм хооронд илжиг бүж ороод гэдэг баг тий. Тэгэхээр эхлээд бол хүмүүжил хоёр талаас нийлцсэн байгаа тий. Тэгээд мэдээж хоёр хүн нийлэнгуутаа л шууд бие биенийгээ гаргахгүй шүү дээ тий. Ингээл бие биенийгээ барайл тий. Ядч хажууд унгаж чаддгүй шүү дээ. Уурлагч унгахчгүй. Тэгэнгүүтээ 2 жилийн дараа ч юм уу тий. Цаг хугацаа явсаар байгаа гот яг өөрийгөө гаргаал хоорондоо хэрэлдээл тий. Тэгэл байж ин тэгэнгүүт зарим хүмүүс нь болохоор ингээд юу яа ойлголцсон тий. Миний хувьд бол яг өөрийнхөө кейсийг ярьж тий. Би одоо нэг сэтгэл судлаач биш тий. Ингээд яг өөр орчныхоо кейсийг ингээд ярихад миний бодлоор бол ингүүлэх зүгээр л юм шиг. За хүмүүжил байгаа. За хүмүүжилт муу хүмүүжилтэй ч бай, сайн хүмүүжилтэй ч бай мэдээж хичээн. Сайн хүн байхыг хичээн. За цаг хугацаа явна хоорондоо хэрэлдэн тий. Хэрэлдэн за хэрэлдэнгуут үзэн штэ нөгөө ирч. За нэг ядууч байж болно, хоёлаа баянч байж болно, хоёлаа ядууч байж болно тий. Тэгэл нэг нь ажил хийдэг байж болно, нэг нь ажил хийдэг байж болно. Тэгэл ер нь л яасан ч вэ тэр хоёр хүн л нийлсэн штэ тий. Тэгээ хоорондоо хэрэлдэн. Миний бодлоор хэрэлдэн. За хэрэлдэн. Одоо яг ярилцсан. За ярилцсан. Нэгнийх нь юм таалагдахгүй. За чи ягаа юмсэн тавьсан бэ гэл. Тэндээс л үүсэн штэ тий. Тэгэнгუთ нөгөө чинь юм урд урдныхаа амиг ухаал ойлголцгоо болонгууд яг уу миний бодлоор бол нөгөө хэлээр ойлголцоог юм чи хөлөөрөө ойлголцсон. Тэгэнгუთ хөлөөрөө ойлголцохоор хин дийлэх үү? Эрэгтэй хүн дийлнэ тий. Тэгэхээр тэгэл эрэгтэй хүмүүс бас амар хүчрхийлэгч болоод идэм шүү тий. Тэгээ яг миний яг ярих гэдэг юм нь болохоор яаж энийг яг янзлах юм бэ гэвэл чи яг хэлсэн шүү тий. Ярилцаад болно. Тэгээд одоо чи олон найз охинтой байсан шүү дээ тий. Ер нь би ч гэсэн олон биш ээ. За мэдгүй ер нь бүгд л тий эрэгтэй хүмүүс нэг 4-5 найз охинтой л байсан л байлгүй дээ тий. Ер нь ихэнх нь за хувь нь тий. Зарим нь яг би өөрийнхөө шиг мэдүүлэхөөс татгалцлаа. Яг би бол за 1 2 3 нэг 4 мөрөв их нэртэйгээ суухаас 4 найз охинтой байсан бохгүй. Тэгэхээр чин яг л ийм л юм болж байгаа байхгүй юу? Тийм үстэй. Яг ингээл анх гоё эхлэн хэрэлдэн. Яг зөв. Сална. Буцаагаад нөгөө хоёр хосн найзуудаа очиж хэлэн тэр намайг ингэсэн одоо ингэсэн одоо буцаад яасан нөгөөд чинь өөр охинтой явжсэн гэл яг нөгөө гэр бүлийн л нэг арай л нэг доод юм нь яваад байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг уу салчиж байгаа байхгүй юу? Нэг гэрт ороогүй хүүхэд байхгүй салчиж байгаа. Тэгэл ахаал ингээл явж байгаа чинь тэнгууд нөгөө экспириенс сууж байгаа байхгүй тий. Туршлага суугаал тэгэхээр ч нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Тийм байна. Ер нь бол эрэгтэй хүн бол юм байна, эмэгтэй хүн бол юм байна. Тэгэл нэг тийм аль болох гаргалгаа гаргаал тий. За одоо эн чин ингэхээр нэр ингэдэж шүү. Яг энэ үе дээр гараа авчих хэрэгтэй гэл. Үнэхээр тэгэл болохгүй болвол чиний хэлдгээр орчингоо солих байхгүй. Тэгээд тэрийг нөгөө угаасаа юу яан штэ. Хүн болгон хэрэлдэнэ. Тэгэнгუთ нөгөө зарим хүмүүс болохоор орчингоо солиол яваад байна. Солиол гаргалгаа авахгүй. Яг нөгөөтөндөө буруугаар солиол. Тэгэл байжангууд юу яаж байгаа байхгүй. Хүүхдтэй болж байгаа тий. Тэгмээ хүүхдтэй болгоод хүүхдийнхаа хажууд нөгөө гаргалгаагаа гаргаж чадахгүй хэрэлдэнгуут тэгмээ нөгөө орчингоо солихгүй байсаар байгаад ахаад нэг тийм хүн үйлдвэрлэж байгаа байхгүй. Гэж л бодож штэ мэдгүй. Зүг ярьж байна. Наадах чинь ер нь бол яг ойлгох нийтлэг хаалга.
Харин тийм ойлгож байна. Ер нь бол нэг юм биш үү? Хүн ухамсараа урдаа гарах хэрэгтэй байхгүй юу? Ардталтаа биш тий. Өөрийнхөө тэр уур хилэн юу гэдэг тэр зүйлийг урдталтаа ил биш. Ухамсарыг урдталтаа гаргаад тэнд л ер нь төрүүлж алхмаа яг энэ ухамсараасаа л үйлдэлүүдээ хийх хэрэгтэй. Тэр зөв ухамсарт хүн юу хийж ийн гэхэлэр асуудлыг үндсэн агуулга хараад тий. Тэн дээр одоо тухайн үедээ ямар ч ситуац байсан гэсэн ямар нэгэн зүйл эндээс хохирох ёсгүй гэдэг эхний одоо шаардлага нөхцлөө тавьчих хэрэгтэй байхгүй. Энэ асуудлаас бол хэн нэгэн хохирох ёсгүй. Тэр нь та өөрөө байж болно, өрөөлийг байж болно, тантай хамааралтай хэн нэгч байж болно тий. Тэгэхээр энэ зүйлсийг бол хамгийн эхлээд бодоод энэ ухамсарт үйлдэлийг л төрүүлж хийхээр. Тэгээ сая цэцэгийн хэлж байгаа зүйлсээр би яг нэмээд нэг 2 3 мэлчгээд бид нэр хүчрхийлэл гэдгийг зүгээр л яг гэр бүл дотор байдаг маргаан одоо ямар нэгэн зүйлс гэдгээр их хвчлэн хүмүүс төсөөлж хардаг бол ерөөсөө л хүчрхийлэл гэдэг нь хин нэгийг иргэшээлтэй байлгахыг л хэлээд байгаа байхгүй. Иргэшээл гэдэг маань юу вэ гэхээр тодорхой нөхцөлийг тухайн хүндээ тавиад тэр нөхцлөөс хэтэрсэн гадуур хийгдэж байгаа үйлдэлүүдийг үгүй гэж ятгаад дээрэс нь тэр нөхцөл дотроо л байхыг хүчээр шаардаад эхэлж байгаа. Тэр нь бол хүнд гар хүрэх одоо юу гэдэг нь те цохид зодох гэдэг зүйлсээс ангид зүйлс бас байдаг байгаа байхгүй. Эдийн засгийн хүчрхийлэл гэж байна гэн. Тэр нь бол одоо тухайн хамтран амьдрагчаа ч юм уу хин нэг ерөөсөө тэр нөхцлөөр хангангуудаа тэр нөхцлөөс гадуурх зүйл хийх гэхлээр хордог. Тэгээд бид нэр эрхчлөлт нийгэмд амьдарч хин нэгний эрхшээлд байна гэдэг бол айгүй буруу зүйл те. Тэгээд энэ хүчрхийллээс гарч ирж байгаа хүмүүс нь хохирогчт нь бол яг эд материалын болон биеийн одоо хохирлыг амссан байж болно. Гэхдээ сэтгэл санааны хохирол гэдэг чинь хормын дүүдэд ингээ арилжахдаггүй зүйл учраас айгүй удаан хугацаанд нөгөө хохироосон хүнээ удаан хугацаанд ингээд тамлаа явж идэг зүйл байгаа байхгүй. Тэгээ энэ зүйлийг л одоо багасгачих санаатай цагдаагийн ерөнхий газар болон нэгдсэн үндэсний байгууллагаас хамтраад ер нь бол одоо энэ нийгэмдэр амьдарч байгаа бүх залуустаа хандаад хүчрхийл хүн бүхэнд хамаатай гэдэг ийм аян хийж байгаа байхгүй. Нэрэл бид тэр хүн бүхэнд хамаатай амар үгүй тий. Бид нэг ингээ хамтран амьдарч байгаа шүү дээ. Угаасаа хамтран амьдарч байгаа. Гэхдээ гэрээсээ гарч ирээд одоо нийгэмд бидний дунд орж ирж байгаа хүн цаанаа хүчрхийлүүлдэг байх юм бол яаж тэр хүнээс эрүүл бодол гарах юм? Яаж эрүүл үйлдэл гарах юм? Бид нар яаж эргээд энэ нийгэм дотроо хамтдаа л байгаа юм чинь тэнд нэг хохирцсон хүн явж байхад бид нар яаж ингээд тэр хүнээс бүх юмыг гоёор хүлээх юм тийм үстэй. Ууртай баг тий. Амар би бас дууны үг би ер нь дууныхаа үгэнд яадаг байхгүй. Хүчрхийлэл хүн бүхэнд хамаатай гэдэг үг чинь бас надад таалагчлаа л да. Жишээ нь бол би бас хүчрхийлэл хийсэн байж болно шүү дээ тий. Би бас хүчрхийлэлд автсан ч гэж болно. Тий. Энэ яг хүн бүхэнд хамаатай л байхгүй наа чи. Би бас хүчрхийллийг бас зогсоох хэрэгтэй байхгүй. Яг нэг үеэ бодох юм бол одоо хүүхдээ утсан тий 102 тэгэл утас руу залах хэрэгтэй гэж бас Америкт одоо би чинь 5 жил амьдэрсэн шүү дээ. Тэгэхэд хүүхд мөхтэй гар хүрэхгүй шүү дээ. Тэр үед ноходооч гар хүрэхгүй бүх хүн утастай хичээлдэн заагаад өгчдөг. За ээж авчин чамд гар хүрэх юм бол энэ утас руу залгана гэж дүүхэд. Залгаал цаг дээрээ л аваа авчдаг. Чи наад хүүхдэд хичээж чадахгүй бол биднээс авна. Эсвэл чамаг шүү шоронд нь оруулна. Тий. Ер зодон зохион хийгээд гэр бүлийг хүчрүүл яхан бол бүгд хуулиараа ангицсан. Тэгэхээр чи одоо монголчин бас тэгээд байгаа шүү дээ. Гэртээ ингээл хэрүүл мөрөөл болох юм бол цагдаа удаал хүчдэг болчиход байгаа байхгүй. Бас нэг үе бодвол энэ чинь бас нэг дээр үед одоо жишээ нь юу гэдэг ахтай 3 аймар зодон байдаг ахтай охинтой суусан болвол тэр хүн хүчрэл хийхгүй шүү дээ. Тийм үстэй. Аа штэ тий. За энийг нэг гар хүрчих юм бол нөгөө 3 гар нэрээд аландаа гэдэг шиг цагдаа нар одоо ер нь ах нар болоод байгаа байхгүй. Тий. Тэнгууд бас дээрэс нь ингэнгუут яг хуулийнхаа хүрээнд бас хүчрхийллийг айгу сургаад байгаа байхгүй. Бас нөгөө хүчрхийлэл хүн бүхэнд хамаатай гэдэг ангууд чинь би бас ингэж ярмаар байгаа байхгүй. За би инстаграмтай тий. Инстаграмтай явж байгаа. За ингээл намайг дагдаг хүмүүс байвал за нэг Симба гэдэг хүүхдтэй юм байна. Өглөө хүүхдээ хөргөж өгд юм байна. Эхнэр нь ийм сайхан эхнэр байд юм байна. Тэ. Ингээл харангуут үнэн happy family тэ. Тэнгуут бас тэрийг харангуутаа ингээд даагч нар одоо намайг харангуутаа оо ийм гоё гэр бүлтэй болох юм байна. Тэ айгуу гоё байна штэ гэл тэ ингээ яасан чинь өөрийнхөө нөгөө хэрэлдэж мэрэлдээд байгаа. Би юу яага хэрэлдээд байгаа гэл. Ер нь яагаад тийм байхгүй байгаа. Гэхдээ биднес ч гэсэн тийм баг штэ. Утасны цаана бол тэ бидний амьдрал бас зовлон жаргал хэрүүл уруул байж л байгаа шүү дээ. Харагдж байгаа юм тэрл болохоос биш тий. Бүхэл амьдрал тийм байдаг байхгүй. Тэгээ яах вэ? Манай ихнэрийн хэлсэн гоё үг гэдэг байхгүй.
ингээл хэрэлдэн штэ хэрэлж мэрлээ. За чи инглээ тэглээ гээл тавгооч. Чи надаас алсан ч гэсэн надаас аймаа шуламтай сундаа. Тэр чинь одоо миний хэлэх гээд байгаа юм багхгүй юу? Тэ ойлгож байна уу те? Яа ингээ салаал яваад байх юм бол сэмшэдэл байх байхгүй юу? Жил та хоёр л гоё ярилцчихийж гоё юмыг бүтээхгүй л болвол хизээч яг нэрнгээсээ. Тэгэл бүр за нэрнгээсээ л бүр шулмлаг болоод ах юм байна даа л хүн зогсдог гэж магадгүй тий олон ихтэй. Зөв. Ер нь бол ухамсарт үйлдэлээ урдталтаа гаргаад тэгээ хийчихэд заавал салахгүйгээр бас шийдэх нөхцлүүд бас бүрдэх багтай. Тэрийг тултал хийж үзээ болохгүй бол хамгийн эцсийн юу штэ. Тэгэл нэг бүжиг гэдэг шиг баланс واخгүй. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Заримдаа чи ялагдаж болно, заримдаа чи ялж болно. Бүх юм дээр чи ялах албагүй واخгүй. Тэ? Заримдаа ингээд ер нь л баланс. Одоо эн чинь 21-р зуун биднес чинь дайнд явж одоо тий тийм шүү дээ. Одоо дайнд явж хүмүүн алж малж ангөрөө хийхэ болчлоо шүү дээ. Толгоогоор үздэг болчлоо тий. Би ч гэхдээ дайнд явсан бол тогооч игээл явж байгаас хөө. Тэгэхээр ер нь бол нэг 21-р зуунд бол яг л тэгш хэрэгтэй тий. Хин юу хийж чадчихээн. Окей. Чи хоол идэм чи олооч. Чи хувцгаах дургум. За тэгвэл би тэр ч угаач. Ингүүл ингэчигээл яг ингээл гоё баланслал. Тэгэл яг үнэхээр хэрэлдээл яах юм бол нэг нь гараа явуучих хэрэгтэй шүү дээ. Тэ? Төр. Тэгэхэд ч л хүн боддог байхгүй. Тэ? Машина барайл ингээл явж байгаа ч. Би бол хаяа тэгдэж шүү дээ. Түн тантаа ингээл угаасаа ойлголцохгүй шүү дээ. Хизээч гэсэн хоёр хүн нэрээд шүү дээ. Гэхгүй байхгүй. Харин тий. Тэгэл тэнгуут даа гээл окей. За гарыг гээл яг яагаад гэвэл экспириенсд болцоо байхгүй. За энэ бол яагаад ч гоё юм дээр дуусахгүй. За болий. Гарлаа, машиндаа суулаа. Хөгжмөө сонслоо, өөр хүнтэй уулзлаа. Тэгэл бодож байгаа юм чи. Тэгээ нэг нь бодно шүү дээ, тэ. За нэрэж тиймжүүлв гэл. Гэдэг нэг арга байна. За ингээд тоо баримт мэдээгээр ч юм одоо тоо баримт хүмүүс бие биендээ өгж байгаа мэдээлэл те яг болцсон процессыг хүмүүст мэдэгдэж байгаа хэлбэрийг нэг анзаарсан чинь болдоо дулмаа хоёрын хооронд болсон асуудал байхгүй юу? Тэгсэн чинь дулмаа хүчрхийлүүлжээ. Дулмаа хохирогчулсан байна. Гэт яг өш нөгөө дулмаа чинь нөхөртөө зодулсан байлаа шүү дээ гэж ярьдаг байгаа байхгүй юу? За жишээлх юм бол те. Тэгсэн чинь яг эндээс үйлдэж байгаа хоёр одоо энэ саяны болсон асуудал дотор хоёр тал байна шүү дээ тий. Гэхдээ яг нөгөө хамгийн жигшигдэх өстой хүн нь энэ контекстнаас гараа авцсан байгаа байхгүй. Болмаа гэлээ. Нөгөөт нь яриад. Тий. Нөгөө болт чинь ингээд дээ штэ. Болт чинь ингэсэн байна штэ гэдэг юм байхгүй болчдөг. Тэг ингээ харахад асуудал болсон ч эрэгтэй хүнийг их дурддахгүй. Гэхдээ за шийдвэрлэх нь шийдвэрлэх л байх л та. Гэхдээ ер нь яг эрэгтэй хүн рүүгээ чиглэсэн нэг юм зүйлс айгу бага байхгүй. Монгол эрэгтэй хүнийг нэг тодорхойлтоо гэсэн чинь. Харин тийм тий. Гүндүүгүү Монгол ирлээ шүү дээ. Харин тий. Ир хүн уйлж болтгүй. Тий. Юу сүртэй гэл тий. Тэг яг одоо яг юу яаж байгаа юм бол нөгөө эрэгтэйгш баланстай болж байгаа шүү дээ тий. Яг бүгд байж чинь биднес ч гэсэн жоох эмгтээлэг байл та тий. Эмгтээлэг бол өөлмөр шүү дээ тий. Тэгвэл ингээд ингэж байгаа бол биднес ч гэсэн эрэгтэйгээс буугаад өөлж мэлдэг болмоор шүү дээ. Надаа би бас юу яаж заахгүй. Нэг Сүхбаатар дүүргийн хүүхдийн элчтэй би чинь бас. Тий. Сүхбаатар дүүргийн хүүхдийн элч тэгээд нэг хүүхдүүдэд ярьслага хийж яхад нэг охин асуусан ахгүй надаас. Та хизээ хамгийн сүлд үйлсэн бэ. Яа. Тэгэхээр би ч нэг санаа зовгүй мэдхгүй үйлснэ нэг санахгүй байна гэлдэг байхгүй. Тэг хамгийн амар нь бүх юм дуусчаад яасан над дээр ирсэн ээ. Аха үйлчж байгаараа гэдэгхгүй. Хүүе яасан бэ гэдгсэн чинь Монгол улсад амиа хорлолтын тоогоор эрэгтэй их байд юм. Тэг эрэгтэй хүн чи яг л нөгөө үйлэхгүй дотроо ир хүн байж байгаа л гоншгонохгүй тий явсаар бол тэгэл тисгэ болоод амиа хорлцдаг гинэ. Тэгэхээр бас нэг эрэгтэйчүүд рүүгээ угаасаа нөгөө эрэгтэйчүүд одоо хүчрхийлээд нь штэ. Ингээд нь штэ. Тэ хэдэн үг нэлээ. Ер нь бол хохирогчдийнх нь одоо дийлэнх болгох нь эмэгтэй хүмүүс байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ч одоо харин тэгэхээр чин 90 хэдэн хувийн 96 хүчрхийлээд нь штэ тий. Тэгэхээр бас яг энэ нөгөө голын ихтер нь очиж
ажилуул бас яа тийм те. Тэгэд энэ нийт рүүгээ чиглэсэн юм хийвэл бас яа тийм. Ингүүл ингэ шүү. Одоо соён гэрүүлэх гэдэг шүү те. Ингээчээ, тэгээчээ те. Гэр бүлээ хайрлаач те. Тэгм үү эрэгтэйчүүд чинь ер нь бол машина амар хайрладаг шүү дээ. Гоё дэрэл өнгөлөгаал угаалгаал очаараа өөрөө дунд нь орж угаагаал. Тэгэл ер нь утас моцсаа гоё ягаал те. Тэрэн шиг ягаад бас гэр бүлээ те. Тэр сайхан хүүхдүүдийг нандинж яадгүй гэдэг маягаар нөгөө соён гэрүүлэх ажил хийдэг юм уу? Эсвэл бол үнэхээр асуудалтай байвал очиод нэг одоо те ирчүүчин цөөхөн штэ те. Очингуудаа би чамтай уулзсан мандуула манчин ингээд яасан чиг уйлж чадахгүй штэ те. Үнэхээр яг тийм тусгай газар нь байх юм бол те бас очиод уйлчих юм биш яаж идэх юм хүмүүс те. Тэгэхээр бас нэг тиймэрхүү ажил хийвэл бас яадгийн. Тийм. Зөв. Ер нь бол эрэгтэй хүн та жоохон юу уйлаад өөрийгөө илэрхийлээд нэг юм доройч юм шиг байх чинь таныг бол хүн биш болохгүй байхгүй. Та зүгээр тэр хүсэж байгаа тэр илэрхийлэлээ гаргаж явах хэрэгтэй. Тэгээ тэрийг найз нөхдөдтэй байна уу, аав ээжтэй байна уу, их нэртэй байна уу? Тэр нэг дотор байгаа бугуулсан зүйлээ үйлдэлээр биш үгээрээ заримдаа илэрхийлчих болно. Бид нэр бол спортоор хичээлчдэг учраас тэр бүх юмыг бол өөрөөр гаргачихдаг. Найз нөхдөдөө сагсаад байгаа бол чинь жимд ороод хүнд юм өргөх чинь ингээд гаргалгаанууд байдаг. Хэрвээ та энэ зүйлсийг туршиж үзээ болохгүй бол тэнд бүр мэрэгжлийн хүн гэж байна. Сэтгэл зүйч гэдэг. Тэгээд тэр сэтгэл зүйчтэй очиод би яг нэг ингээд ах юм аа ийм болоод ах юм гэд тайлбарлавал танд бас мэрэгжлийн гаргалгаа зөвхөн танд зориулсан таны асуудал дээр үнэлт өгнөлт өгсөн гаргалгааг бол өгч болдог. Тэгээд би сая чамаг ярьж явах зур мэрэгжлийн үнээс сонссон нэг зүйлийг саналаа л да. Тэр нь юу байсан бэ гэхээр асуудал үүсээд хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүс болон хүчирхийллийг үйлдээд байгаа хүмүүсийн одоо зан төлөвийг судлаад ер нь ямар байдлаар энэ хөгжөөд яваад идэх юм байна. Яагаад яг энэ юм болчихоо гэдгийг ингээд процессыг ингээд задлаад үзэхлээр шууд нэг удаагийн үйлдэлэр байдаг юм байна. Багаар эхэлдэг юм байна. За нэг алгадаал эхэлсэн бол цохино гэж ойлгож болно гэж. За тэнд гар үрээд эхэлсэн тэр гар үрэлтэн зүгээр нэг байсан болвол нөгөө хүнээ гомдосныхоо дараа сайхан бэлэг авч өгөөд уучлалтаа гуйгаад энэ бол өстой тэнэг үйлдэл байлаа би болчмгүй үйлдэл хийлээ би буруутай би дахиж тийхгүй гэдэг гинэ. За тэгээд хүний хайлан болол орж ирдэг гэж шүү дээ. Тэгэл бэлэг мэлэг барайл. Тэнгуут хэсэг хугацааны дараа давтна гэхдээ өмнөх төвшнгөөсөө дараагийн төвшөнд шилжсэн байна гэж байгаа юм. Хизээч яг нэг төвшөндөө байдаггүй. Тэр бол дараагийнх дээрээ бүр илүү болж орж ирдэг. Тэг ингээд эн чинь нэг өдөр үйлдсэн асуудал биш болоод удаан хугацааны давтан үйлдэлтийн дараагаар нөгөө хохирогч тал маань одоо юу гэдгийг гаргалгаа хайгаад гаднаас тусламж хүсч ирдэг байхгүй хизээ хойно. Тэгэхээр яг чи түрүүн хэлсэн шүү дээ те. Ер нь бол гадаадад хууль чанга байдаг учраас хуулиасаа айдаг учраас үйлддэг юм аа гэд те. А тэр хуулиасаа айна гэдэг бол хууль шаардлагатай цагт нь очсон байгаа байхгүй. Гэтэл саяны кейсүүд дээр яаж юм гэхээр хууль очих тэр боломжийг хохирогч өөрөө олгоогүй байхгүй. Нууцсан байна те. Тийм. Яг энийг олгодог байх зуршил тогтох ёстой. Дээрээс нь эн чин зүгээр яг нэг юм ханны цаана болж байгаа үйл явдал биш байхгүй. Энэ бол тийм нөгөө наа чи нөгөө яг юу яаж байгаа л та эмэгтэй хүн бол юу яаж байгаа байхгүй. Нөхрөө бодож байгаа байхгүй. Бас тийш тий. Тэнгуут цагдаа дуудаад өгчөнгүүт нөхөр нь яачингууд нөгөө бас хамт амьдарч байгаа болохоор тэгээд бас нуугаад идэвч магадгүй. Тэрийг бас үл тоохгүй. Зөрөгтэй алхам хийгээд тусаавал тий. Тийм. Тэгээд хамгийн гол одоо энэ дундаас миний онцлоод заавал хэлэх ёстой мессеж нь шүү дээ. За бид нэр танд битгий хин нэг ингээд иргэшээлтэй байлгаж хүчрхийл хэрэглээч гэдгийг уриалж байна. Гэхдээ таныг юусоо өөрчилж чадах ганц зүйл бол таны хайртай хүмүүс л таныг өөрчилж чадна. Өөрчлөлт таны үр хөвгт тий. Харин та эргээд хүчрхийллийг үйлддэг хүнийг нийгэмдэр бий болох уугүй юу гэдэг асуудлыг та шийдэж байгаа гэдгээ давхар ойлгох хэрэгтэй. Юу гэсэн үг гэхээр за өнгөрсөн та бол ийм хүн юм байж. Гэхдээ таныг хараад боожж байгаа тэр хүүхэд чинь ирээдүйн яг тань шиг бас юм ухамсарыг урдаа гаргаагүй үйлдэлийг хийсэн хин нэгэн байсаар байх уу гэдэг шийдлийг л та тухайн хүчрхийллийг үйлдэх мөчөд та өөрөө шийдэж байгаа шүү. Тэгэхээр та өөрөө бод мэдээж хэрвээ та логиктой ухаантай ухамсартай хүн бол мэдээж энэ хүсэхгүй. Тийм учраас энийг зогсоо. Энэ бол танд хамаатай. Та өөрийгөө хүлээн зөвшөөр.
би бол хин нэгнийг иргэшээлтэй байлгаад байна. Энэ нь ямар ч хэлбэрээр үж болно те. Хин нэгнийг л та өөрийнхөө хүснээр байлгаад байгаа бол та тэнд хин нэгний эрх чөлөөнд халтаад байгаа юм. Тэгэхээр энийг баланслах боломжууд нээлттэй байгаа. Олон гаргалгаа байдаг болсон. Та зүгээр энэ дээр жоохон цаг зарцуулах хэрэгтэй. Түүнээс биш ингээл өдөр тутмын амьдралыг хийдгээ хийсээр л ах юм бол та энд хизээч цаг зарцуулахгүй байхгүй. Яг чиний ярьж ангууд би юу яалаа л та. Нэг юм бодлоо. Амар гоё юм хэллээ чи түрүү. Бүр энэний түрүүний түрүү ингээд бодоод исэн чинь биднес ч одоо энэ нийгэм амар стресстэй байна хэлж тэ. Яг тэгэнгუут чинь за 76 болохгүй байна. Тэ юмны үнэтэй байна. Корона болцсон байна. Утаатай байна гэлээд яг чи нөө түрүү ярьсан байхгүй. Хүчирхийлэгч одоо гэр бүлдээ хүчирхийлүүлсэн тэ. Тийм гэр бүлийн таагүй нөхцөлд байгаа хүн биднүүсийн дунд ор нийгэмд орно. Тэгэхээр чинь энэ нийгэм чинь нэрнгээсээ яаж гоё байх юм бэ? Гараал сигналтаа уурална мэт. Ушаагаал зүтгэн мэт тий. Нэрнгээсээ энэ бол хүчирхийл гэдэг юм болвол ер нь харин гоё шийдэх юм болвол энэ Монгол улс чинь Улаанбаатар чинь стрессгүй болох юм байна штэ. Нэрээ хамаатайгоос амар энэ тий нэрнээс ингэ бодсон чинь тэгэл гэрээсээ ууртаа гарч ирсэн хүн яагаал энэ нийгэмд чинь гоё иргэн байх юм бэ тийм шүү. Тэр хүн дотороо бухимдал чинь бусдыг ялахгүй байхгүй. Харин тийм ардаа үлдээсэн хүндээ бухимдсан ч гэсэн гарч ирээд их нь шүү дээ. Ялгаагүйгэл бухимдалтай юм чинь сигналаараа гаргана. Бусдад яг тэр нөгөө зүйл чинь л ингэ байгаад байгаа. Тэгэл дэлгүүрт оронгууд юмаа зарах гингууд мэдэхгүй чадахгүй гэдэг чинь бас их ч ууртай л байсан юм байна шүү дээ тий. Ард нь юу ч болсон юм блэ. Нэрээ тийм биш шүү. Тэгэхээр уг нь бол айгүй олон асуудлын шийдэл нь гэр дотор явагдаад байгаа байхгүй тий. Тэр дотор асуудалгууд найрсаг болчул хүн гарч ирээд юу гэж тэгэл. Тийм шүү дээ тий. Миний дүү аав. Урагшаа ороо. Хөөе би сая бэлэн мөнгөтэй явжгаад юм авах гэсэн чинь 1000 төгрөг дутсан чи ихшдэг ч байхгүй. Зүгээр чи дараа орж ирээд өгчхөө. Их чи амьдрал бол сайхан биш шүү дээ. Тэгээ би дараа нь орж ирэхдээ би илүү үгүй гэж бодож байгаа юм чи бүр баярлж штт те яарцсан явж яхад тэгээд ихч тэгсэн чинь за асуудал өчөө буцаж гоё нийгмийг бүтээхэд бол нэрнгээсээ тийм байх шүү тий. За хоёлаа юм сонслоо. Юу ч болчихвоо. Юун дээр аваад ирвэ. За би чамайг амар их бодуулаад бүр тэгэл нэг юм ярьчих гэж бодсон. Одоо хоёлаа саяны ярьсан сэдвтэй холбоотой ганц дуу ичдэг. Болно шүү дээ. Асуудал байхгүй. Нэрнгээсээ болно шүү дээ. Гоё. Клип мэлип нь гоё их юм болвол. Тийм. Болно. Гоё клиптэй гоё дуу игээд. Тэгснэ ухамсараа урдаа байр. Одоо гэртээ хайр. Бити өндөр дуугаар яар. Ингээл цаашаа явна штэ гэж. Йоо за. Гэхдээ би бол яг айгу зүв зүйлийг ярьсан байх гэдэгт итгэлтэй байгаа. Ярьлаа. Тэгээд чамтай хамт ярилцахдаа би бүр амар баяртай байна. Тэгээд одоо анхудаа хоёлаа нэг юм сервис юм ярьж тий. Харин тийш дээ. Тэгэл дандаа ингэснүү тэгснүү л гэдэг тий. Гэхдээ Фантам дээр хоёлаа амар сервис юм дээрн гэж ярьсан байт юм аа. За тийм ээ. Яа. За. Өөр сан сайхан юу вэ? Өөр одоо тэгээд нам тавиал шүү дээ. Одоо шинэ жил болохгүй л. Тэгээд шинэ жил болж байгаа бол халтууранд явш. Над руу бичээрэй. Инстаграмаар бичээрэй хэрвээ намайг дуулуулахаар болвол тий. Одоо л энэ шинэ жилээр л жоохон яаш тээ. Уг шинэ жилээр машинаас олддог байхгүй. Сүүлийн 2 жил машинаас олж чадсангүй. Машин хуучраад яах. Шинэ жил болоо бүр тийм тогтцсон юутай болцсон аа тий. За Симба гоч амар том болж байна. Одоо 2 хүрлээ шүү дээ. За чин нэг ийм март дотор явж байсан шүү дээ. Тэгснээ ингээл юм харц явжснаа гэртээ орж ирсэн дараагийн стори орсон чи цааш сайхан явчихсан тий. Happy болцсон явчихсан. Үдгэлж. За том хүү сургууль соёл. Том хүү одоо 2 дугаар анги. 2 дугаар анги. Амар сурч байна уу? Гайгүй л юм шиг. Сураалаа болтой байж тээ. Сураал. Тэгээд чи нас юу яхаа нэг бас оролцоо болсон шүү дээ. 1-р ангид ороод юу яаж байгаа. Юу вэ? Юм бичүүлж байгаа байхгүй юу? Г үсэг бичүүлж байгаа. Тэгээд тайлбарлаж байгаа. За эхлээл за г үсэг гэл бурааруулж бичээд байгаа байхгүй юу? Интро нөө. Тийм ингээд
гээ үсэг гэсэн чинь ингээд ийшээ ингэж бичээд за минийх ингээд буруу оруулаа биччихлээ штэ. За гэлээ. За ингэсэн чинь. За ингээд минийх ингэж бичээрэй гэсэн. За гэлээ. Буруу оруулаа биччихлээ штэ. Тэгэл өөр ингээд харж ирсэн аа. Буруу оруулаа бичээд идэв. Бүр яг албаар. Тийм. Тэгэнгүүт чинь яг бас л нөгөө л нэг анхны л экспириенс болж байгаа байхгүй нөгөө юу багш болж штэ би чинь тий. Анх удаага хүүхд нэгдүгээр хүүхд багшаач. Хүсээгүй багшлаа. Чи ч одоо тэнийг юм аашин гэл тэгэн штэ. Тэг ялчгүй тэгэл тэгвэл нөгөө хүүхд чинь тэгэл уйлж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь ээж нь уурлаа чи одоо яага хүүхд мөхд өлүүлээд яагаад амаагаад байгаа гэл. За одоо юу яа. Боли чи өөрөө яа гэл тэгсэн чинь. Яа юу яа гэлсэн. Нэрээ нүчиж юу яа. Тэгэл ээлжилж бас юу gaajал бас гаргалгаа гаргаж л байгаа юм л та. Үнэхээр багш гэдэг хүн чинь тэнд 4 жил сураад ахиж юм яагаад гэдгийг чинь биднээс чинь одоо анх удаа шууд эхлэнгуутаа ингээд чадахгүй мэлэн шүү дээ угаасаа. Яагаад чадахгүй тий. Тэгэхээр угаасаа яг гаргалгаа нь бол тавталганд л явуулж байгаа байхгүй. Багшны уулыг бид хоёр одоо бичлэг явуулсан шүү дээ хүүхдийг чадахгүй байгаа юм чинь зодоол тий. Нэг сүүлд нэг бичлэг харсан уу? Үгүй. Амар нэг тэнэг маашин чи юу зохиод байдаг тий. Тэгвэл тэгэл үнэхээр зохиол зодоол хүүхд сурдсан болвол хүүхдэд сургуульд өгөөд яах юм бэ зүгээр цаахан зодоол өвчтэй тий. Тэрийг бол шууд бас мэдэх хэрэгтэй юм билэ. Яг үнэхээр яа ингээд хийлэх гэвд бол даалгаврын хийлэг бурууч вэ зөвч вэ хийлэг тий. Тэгэхээр ингээд бага ангийн тоо моогч ингээд заангууд би ч юм тоондоо сайн байхгүй. Тэнгууд ингээд яаж янгууд бас тайлбарлаж чадахгүй байхгүй. За энэ тэдний баг нь ингээд хасах нь дахин гэдэг нь үржих юм аа гэж нэг чадхаараа тайлбархад хүүхд би нөгөө арга барилыг мэдэхгүй. Тэнгуут нь за ямар ч байсан минийхөө ин гарна тэгээд багшаас асуугаараа гэж. Ороо юусоо тэгж юу хэрүүл мэрүүл ягч маад чи инг мингээ болцсон. Тэр нь амар юм хийндээ амар юм бэлээ. Тэгэл одоо түрүү яриадсэн шүү дээ одоо хүчрхийлэгч үүдлээд байна гэдэг чинь те. Би амар сайн аав байхыг амар хүсдэг байхгүй. Яагаад гэвэл дараа нь амиа бодож байгаа байхгүй. Би бол ер нь яг хамгийн анх би аав одоо манай ихний жирэмсэн болж байгаа байхгүй. Жирэмсэн болвол за ингээл бас нэг юм уншин шүү дээ. Тэгэнгүүт за ингээд хүүхэд амар үйлдэг те. Толгойн тийм байдаг шүү. Хүүхэд үйлдэг гэсэн ингэдэг гэсэн манай дүүнэр мөрч үйлдэг гэсэн. Тэгээд уншиж байгаа байхгүй. Тэгэнгүүт анханаас нь л хөвлөд байхад нь гоё эрүүл хоол өгөөд дээрэс нь ихнэрээ 50 байлгаад гоё хөгжим сонсох юм бол 50 хүүхэдтэй болно. Тэр бол хүүхдэд бодож байгаа. Давхар би өөрөө бодож байгаа байхгүй. Үйлдэл хүүхд гараад ирвэл бас хэцүү шүү дээ бит хоёр шүү дээ. Тэгэл ингээд анханаас нь ингээд бодоод яваад их юм бол хэрвээ чи одоо хүүхдийнхаа нүдэн дээр хүүхдийгаа зодоолах юм бол тэр хүүхд чинь үгээл чамайг хайрлах үедээ буцаага тийм үстэй. Хин энийгаал хүүхдээч бод өргөөч бодсон ч гэсэн. Юу тайрн тэрийг л хурааш. Юу тайрн тэрийг л хураана. Одоо тэгэл сайхан хүүхдүүдээ сайхан өсгөөл сайхан аав байгаал гэх юм бол тий тэгэл үгээл хайрлсан хүүхдүүд ингэж ангууч нэг дуутахад цухтагаа тавилна шүү дээ. Мэдээж аавгаа хүндэл аав дээр ирнэ тий. Тэгэл ер нь тэгээд өөрийгөө бас юу яа гэм бэлээ тий. Юмаа ингээд ханд юм бэлээ тий. Дуулах юм уу? Дуулна шүү дээ. Айлуу гурдал хотоор дүүрэн адал явдал амьдрал наа чи би ам барих гэдэг шүү дээ. Харин тийм ээ. Айн байхгүй мó? Айн байхгүй. Ингэж дуулдаг байгаа шүү. Шууд амьдэр дуулдаг байгаа шүү. За чи энэ дэр нэг би энийг нь багсах чи тэгээд яг нэг ам барьчих. Юуг нь цалин бухаар, цалин буу, найзуудтайгаа суун, чанартай юм уун, уун, бити хуц, жоохон зовлон үз, зовсны аз жаргал ирнэ гэдэг биз ид залуутаа чад бид хөгшөөрвөл хууд ид чид гэж байхгүй бод өдөр шөнөгүй нүд үлдээ хэрэгтэй сайхан түүх намтар хоёр амтай юм шиг амьд жаргах ёстой бид нар хэрвээ сайхан амьдэрч байвал яасан бэ энэ зэрэгт мэрэгт байдгүй хэрвээ сайхан амьдэрч байвал хэрвээ сайхан амьдэрч байвал тааш. За нэг юм хэлээ. Яг зөв. Тэгээд та яг сайхан амьдралаа бүр ингээд бусдад зарлахаас өөр аргагүй болоод алгаа таштал сайхан амьдрахын тулд та ерөөсөө л өнөөдрийн ярианд дурдгдсан зүйлсийг мэдээд байгаа бусдад түгээсэн байхад тэгээд годомжинд гараад ирэхэд хүмүүс алга ташаал эхэлнэ штэ. Цэцэдээ баярлаа. За мандуултаа баярлаа. Гоё. Харин өстэй санаандгүй байж байгаад
гоё яриа өрнүүлээд бас гоё юм тий хийчгүүдээ тий. тий гоё юм хийжлээ. Өш ер нь штэ. Чи би зү анзаар та. Одоо ингэ найзуудтайгаа нийлээ суудаг штэ тий. Найзуудтайгаа нийлээ суухлаар ер нь ярьдаг сэдвүүдийн чинь эргээд сандаа. Бид нэр яг нэг юм нийгмийн асуудлын тухай хэр хоорондоо ярилцаад тэр дундаа одоо ингэ саяных шиг юм хүн болгон хамаатай нэг хэсэг. Үуч юм ярихгүй штэ. Тий. Бид юм ярихгүй штэ. Гэхдээ найзууд нийлдэг тий. Тий. Нийлээд суухад уг нь бол ярьж болно тий. Болно харин тийм ярьдгүй байхгүй. Тийм тэгээд дараагийн удаа найзуудтайгаа ер нь бол ингэ штэ. Яг хоёулын гэж сэдв тийм л байгаа штэ тий. Тэнгуут цаа хэрэлдээл гараал ирэнгууд төрөөнийх шиг л байхгүй. Танаа хизээч бас нөгөө баах тийм найзууд байгаа л бах л та тий. Яг чиний буруу хөшөө ингэдэг инглээ тэглээ мэглээ гэх байхгүй. Ер нь л бол бас л 80% нь бол яатыг наач угасаал тэгдэг үсттэй нөгөө ааш тааштай маш тааштай гэж мэгж ярьдаг штэ ер нь бол тий. Ярьдаг байх буруу тэгдэг гэж тий. Буруугийн тийш нь явуулцдаг. Тэнгуут чин төрөний чи бас хэлээдсэн штэ юу гэлээ. Нөгөө хохирогчийг л яриад идэг тий. Нөгөөдх нь яриад тэр нь гэмт одоо нөгөө хохирогч болсон ч гэсэн тэрийг л ярьдаг. Нөгөө юу яасан ч гэсэн тэрийг л яриад идэг. Яг нөгөө чиний хэлдгэр нөгөө асуудлаас аваа хайчиж байгаа. Асуудлыг үлдээд байгаа хүний үлдээд байгаа хүний аваа хайчдаг. Тийшээ бас тэгье. Хашиг сүртэй. За мандалтаа баярлаа. Би шууд дуусгах гээд байдаг. Цэцэдээ баярлаа. Тэгээд миний сүлд одоо уриалах гэсэн нэг зүйл болол өнөөдөр сонсон зүйлээ бусдад түгээхийн хажуугаар найз нөхдөдөө уулзаад нэг суудах тэр үедээ бас энийг ярилцаад нэг юм байдаг гэж шүү гэд нэг сериосны хоорондоо нэг ярилцаад үзээрэй. Тэгээд бас энэ олон хүнд түгээгдэх тусам энэ асуудал намжирн тэгэл нийгэм сайхан болно. Дөрөв үндцээ логик нь ойлгоцтой. Угаасаа бид нэр ардталтаа бүхэндэлтэй байж яаж урталтаа аятайхан байх вэ? Тийм болохоор яг ногоон гэр ласмагц араас сигналж байгаа гарын ардталт нь бол гэрт нь бол асуудал байгаа байхгүй. Хөрхий те. Тэгэхээр энийг бас хэдүүлээ. Үрэн байсан шүү дээ. Юу лээ? Дөрөвний хэлнэ. Танд юу лээ? Тийм энэ хүчрхийлэл хүн бүхэнд хамаатай. Хүн бүхэнд хамаатай биш ээ. Чи буруу хэлээд. Хүчрхийлэл хүн бүхэнд хамаатай байхгүй. Тийм. Хүчрхийлэл хүн бүхэнд хамаатай гэдэг. Тийм. Тэгэхээр ингээ хүн бүхэн л баг сагаар яагаад вэ те. За энэ мэдээллийг ер нь бол та бүхэнд хүрэхийг цагдаагийн ерөнхий газар мөн нэгдсэн үндэсний байгууллага болон бусад байгууллагын зохион байгуулалттайгаар ингээд бэлтгэн хүргэсэн байгаа шүү. Дараагийн дугаарт эргүүлцгээе. Баяртай. Айл вахтай давсаа. За баяртай. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой байгаа. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй болвол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйжин бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдаг үргэлж баярлагдав шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.